Хавдар нэвтрүүлгийн эхний дугаараар 3 өөр төрлийн хавдрын очтойч нэг замыг туулж байгаа хавдрыг даван туулагчид ямар шалтгааны улмаас гадаад улсад эмчлүүлэхийг сонгож байгаа тухай үзүүлсэн. Нэвтрүүлгийн гол дүр болсон даван туулагчдын дараагийн алхам хэрхэн үргэлжилж төсөөлөл бодит байдал дээр хэрхэн өөрчлөгдөж байгааг нэмэлт хачир хөндлөнгийн дүгнэлтгүйгээр үйл явдлын бодит байдлыг харуулахаар найруулагч Ууганбаатар, зураглаач Гантүгс нарын хамт 10 хоногийн хугацаатай бүгд найрамдах Солонгос улсыг зорьсон юм. Ингээд үзэгч танд шүлсний булчирхан хор тавдраар онцлогдсон Найгалмаагийн түүхээс эхлэн хүргэе. Нэвтрүүлгийн өмнөх дугаарт хавдрыг даван туулагч Найгалмаагийн эмчилгээний зардлын урьдчилсан тооцоолол 180-аас 200 сая төгрөг болж байсан. Өсөж төрсөн нутгийн зон олон ах дүүс, гэр бүл, найз нөхөд гээд олонний хүчээр зардлынхаа тал хувийг бүрдүүлж дүү мөнгө саруулын хамт 2025 оны 2 дугаар сард Солонгос улсыг зорьсон юм а. Эхлээд удаа бол хэл ус нэвтрэхгүй бас хэцүү байх л гэж бодсон. Тэгээд бас энэ ч бас Монгол орчуулагчдаа дотроо Монгол хүмүүстээ сайхан юм бэ. 1 сарын үедээ ирсэн. Энэ хугацаанд амжихаар байна уу? Энэ хугацаанд бол амжихааргүй л болоо л. Лазер эмчилгээний талаар мэдээлэл хэр өгж ийн эмчнэр нь энэ талаар асуусан уу? Мэдээлэл бол өгөөг байгаа. Өнөөдрөөс л өгөх байх та. Ерөнхийдөө шинжилгээ юуг харж ижил болно гэж тэгсэн тийм. Мэдээж чинь маш их зардал болно. Тэгээд тэрийг олохын тулд багсаа цаг ажил хийдэг ч юм уу юм жишээнүүд хэр байд юм бэ? Боломжтой. Яг энд бол яг ерөнхийдөө эмчилгээний журмаар эдгээр гарч ирсэн бол ажлын хоройтэл байдаг юм байна л да. Тийм. Тэгээд бас яа зүгээр явах уу гэж бодоод ерөнхийдөө бас нэг өгөөдөө нэг байр маарныхаа мөнгө нэг дэжoo хэрэглээнийхээ мөнгийг нэг бас нэг олцоод байд юм уу гэж бодоод би бас нэг ганц нэг ажил хийчих санаад байна. Гэтэ яг сая 2 хоног ч би нэг хийсэн л да 2-3 хоног. Бас л нэг барилгыг л харин хэл мэдэхгүй болохоор тэгээ жоохон хэлбэтэл дохоо зангаагаар яриад нэг юм одоо ойлголцож байна. Ингэхгүй бол одоо тэгээд мөнгөний хэрэг байхад би одоо зүгээр байгаад энэ мөнгнөөс нь хэрэглээд байх ч яа хэцүү шиг. Эхлээд бол тэр өөрийнхөө эмчлүүлэх эмчтээр уулзаал. Тэгэл тэр эмч маа тийм шинжилгээ аав гэд хэлдэг юм билээ. Нэг өдөр хэвтүүлэл тэгэл бүгд шинжилгээг нөгччихлээ. Бас яг гадуур өгөх юм бол бас нэг сар мар ойчир дугаараа байдаг л ижилээ. За бид Сөүл хотод байрлах Корек сургуулийн Анам эмнэлэгт ирээд байна. Анам эмнэлгийн тухайд монголчууд мөн ихээр ирдэг эмнэлгүүдийн нэгт тооцогддог. За яг миний хойно харагдаж байгаа олон улсын эмчлүүлэгчдийн төв дотор бол 2 монгол координатор байгаа. За монголчууд ихээр ирдэг болохоор за энэ олон улсын эмчилгээний энэ төвд бол хэвчлэн бас монгол хүмүүс их ажилтдаг юм байна. За үүнээс гадна 5-аас 6 орчуулагч, монгол орчуулагч за монголчуудтай үйлчлэгээ үзүүлээд зөвлөгөө өгд юм байна. Хавдар онцтой хүмүүс бас айгүй их ер нь бол ханддаг. Тэгээд ер нь бол нөгөө одоо сүүлийн шатанд орсон ч юм уу тий одоо эмчилгээ ингээд жоохон хэцүү болчлоо ч гэдэг юм уу иймэрхүү хүмүүс болохоор ерөнхийдөө танай эмнэлэг тандах юм бол эмчилгээ хийх боломжтой юу? Одоо энд болохоор ийм эмчилгээ хийгээд байна. Арай илүү ийм одоо нөгөө сүүлийн үед гарсан, шинээр гарсан дэвшилтэд ийм эмчилгээнүүд байгаа юу гэд ерөнхийдөө бас их хүмүүс ер нь бол асуудаг. За сайн байна уу? За сайн байна. За ажил мэдэр. 4:30-аас цагтаа шинжилгээний хайрыг авах гал. Бэлгийн төлбөр ойлоо төлжөө тэгээ цаашаа тасаа ургаа. За Төрөл хийсэж байна. Жинт бас шинжилгээ тоног төхөөрөмж жоохон давуу талаар бас хоргуу маргуу гэж гарч ирэх магадлал бас их өндөр байдаг л гэж улсуудаас ганц нэг сонсч байна. Өнөөдөр бас баяртай мэдээ сонсчих болов гэж бодож байна. Өнөөдөр үзлэгийн үнэ 50,000 тэгээд би ундраггийо. Эртээ орой гараад нөгөө нэмэлт үн гарч магадгүй тэр 340,000 гарч байгаа. Миний нөгөө шинжилгээнд өгсөн мөнгнүүд нэг баригдана байхгүй юу? Ингэж өгдөг юм байл. За 3 сая оноо, 700 оноо, сая 200 оноо. Тэгээд ер нь мөнгөнд ингээд ханддаг. Гадаас уужгаад ингээд нэр нь гараад ирдэг юм билээ үзэх хүнийх нь. Мэдсэл хийхэд бол анхаарах юм нь болохоор нүүрний мэдрэлийн судлуудыг гэмтээхгүй байх гинэ. Гэтэ энэ удаад болохоор анхных биш 2 тудаага илүү сайн анхаарах хэрэгтэй. За. Одоо ингээд хагалгааны дараа ингээд
юу болоо гэхэд эргээд хэдэн сарын дараа бас энэ эмчтэр ирж бас хяналт миналтанд орох тийм юу байдгүй. Харинаас шалтгаалаад хэрвээ нөгөө туяа эмчилгээ хийхэр бол одоо гэртээ Монголдо хийлгүүл бас илүү зүгээр хаа ирж очиж хийлгэсэн ч гэсэн тийм. За. Ерөнхий юуг нь бол шинжилгээг хариугаан сонслоо л доо. Тэгээд бас хортой хавдрал бол хортойгоор л байгаа юм. Шинжилгээ нь бол хортой гэдгээр л гарч байна. 17-нд хэвтээд 18-нд хагалгаанд орно гэж байна. 17-нд болохоор нөгөө утас руу чи ярина. Тэдэн цагийн үед хүрээд ирээрээ энэ ирээд юмаа бүртгүүлээд хэвтнэ гэдэг. Ерөнхий бас төлбөрийн үгийг бас сайн мэдчихмээр байна тий. Гол юм санхүүж байгаа улзаас Өдрөө нөгөө мөнгө башуулсан. тий. Тэгэхээр бас тэрийг бас нарийн мэдчихвэл бас зүгээр л байна л да. Хэвтэх өдрөө юу яах юм бэ? 5 сая вон эхлээд байршуулна гэж. Тэгээд хагалгаа нь болохоор бас 14 сая вон болно гэж. Тэгээд одоо тэр хагалгааны ард дээр нь хагалгаа хийсэн хавдраас нь идэж исэн шинжилгээ авч ээж дараагийн ямар хэмжилгээ хийх нь хагалгааны ард дээр гарах юм бэ. Тэгээд цаана үлдэгдэл нь бид хоёр чинь 130-д орж ирсэн шүү дээ Монгол мөнгөөр. Тэгэхээр нэг тал хувийн л явчихж байгаа юм. Тэгээд дараагийн хэмжилгээ нь хэдэн төгрөгөөр гарч ирэх нь бол одоо яг тодорхой биш болж байна. Найгалмаагийн товлолт хагалгаа амжилттай болж 3 дугаар сарын 25-наас эхлэн туяа эмчилгээг хийлгэж байна. Нийт 30 удаагийн туяа эмчилгээ хийлгэж 6 сар эмчийн хяналтанд байхаар болсон тул эмчилгээний визийг нь ирэх намар хүртэл сунгажээ. Туяа эмчилгээг 7 хоногийн 5 өдөр хийж байна. Нэг өдрийн эмчилгээний төлбөр 1 сая вон буюу 2 сая гаруй төгрөг. Сард ойролцоогоор 60 сая төгрөгийг зөвхөн эмчилгээндээ зарцуулж байна. Үүнээс гадна байрны түрээс сарын 350 мянган вон буюу 800 гаруй мянган төгрөг. Хоол хүнс бусад хэрэглээнд хамгийн багадаа сард 200-аас 250 мянган вон буюу 500 гаруй мянган төгрөг зарцуулж байгаамаа. Зарлага чадах хэрээрээ танаж 9 сар хүртэл амьдрна гэвэл ойролцоогоор 150 сая төгрөг болох тооцоол байна. Гэхдээ найгалмаагийн эмчилгээний зардал цугласан 130 сая төгрөгийн тал хувь нь оншилгоо, шинжилгээ гэх мэт хагалгаанаас өмнөх эмнэлгийн үйлчилгээнд зарцуулагдсан тул санхүүгийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдалтай байгаа тухайгаан хуваалцсан юм а. За сайн байцгаана уу? Ажил төрлийн дангуу. Ерөнхийдөө бол тэгэл бид нар чинь нөгөө эмчилгээ хийж байгаа болохоор ч юу яадаг юм байна. Тэгээд бас хамаагүй ажил төрөл хийж болохгүй, ажил хийх үйл бас хориотой моройтой гэдэг юм байна. Тэгээд дүү маань ч нэг тогтмол ажил хийж байгаа юм алгалаа. Тэгээд одоо тэгээ нөхөр маань зээлмэл аваад явчихвал та хандив юуны данс бол ерөнхийдөө зогссон байгаа одоо тэгэхээр ямар хандив гэж гуйлтай биш одоо тэгээд зүйлээ. Найгалмаа хэдийгээр лазер эмчилгээг хийлгээгүйч сүүлийн үеийн засруулагчтай баг өмсгдөг туяа эмчилгээ хийлгэж байна. Нэгэнт зориод ирсэн тул эмчилгээг бүрэн хийлгээд буцахыг хичээж байгаа тухай найгалмаа ярьж байлаа. Харин одоо нэвтрүүлгийн дараагийн хавдрыг даван туулагч Эрдэнэ булган Солонгос улсад эмчлүүлэх өртгийн тухайд ямар төсөөлттэй байсныг эргэн сануулъя. Монголд одоо эмчилгээгүй гэдэг ингээд 4-р шатанд орсон хүмүүс Солонгос очоод эмчлүүлэхэд 200 сая төгрөг гарсан гэж би бүр бодит хүнээс 200 сая төгрөгийн зардал гарсан гэдэг. Тэгээд тэр хүн чинь дахиад тэр эмнэлэгт очоод 200 сая төгрөгөөр зарцуулж ингээд эмчилгээ хийлгэчээд дараа нь дахиад жилдээ 2 удаа ч юм уу 3 удаа тэр эмнэлэгтээ бас очиж ингээд байнга хяналтаа хийлгэж яадаг. Мэдээж тэгэхээр чинь тэр хугацаанд ингээд зөндөл санхүүгийн асуудал гарах л даа. Эрдэнэ булган 1-р сарын 27-ноос 3-р сарын 21 хүртэл хавдар судлалын үндэсний төвд туяа эмчилгээ хийлгэжээ. Энэ хугацаанд хувь хүн байгууллага гээд өөрийн сонсож дуулсан бүхэнтэй холбогдсон Солонгос улсын эмнэлэг эмчилгээний өртөг зардлын талаар мэдээлэл судлахад зөвхөн шинжилгээ өгөхөд л 3-аас 5 сая вон буюу 7-оос 11 сая төгрөг болох тооцоол гарчээ. Мөн туяа эмчилгээ хийлгэвэл 20 хоногийн зардал 45 сая вон буюу 100 гаруй сая төгрөг болох юм байна. Өмнө нь Солонгос улсад эмчилүүлсэн танилынхаа зардлаар багцаан авч хамгийн ихтэй 200 сая төгрөг болно гэж тооцоолж байсан бол
өөрийн шинжилгээнд үндэслэн нарийн судалж үзэхэд 40 хоног туяа эмчилгээ хийлгэхэд л 200 гаруй сая төгрөг болж байгаа юм. Солонгос улсад амьдрах хугацаанд бусад урсгал зардлыг нэмбэл ойролцоогоор 300 гаруй сая төгрөг шаардлагатай болно. Гэтэл Монголд эмчлүүлж байх хугацаанд санхүүгийн бэрхшээлтэй тулгарч байсан түүнд 300 сая гэдэг төсөөлж багтамгүй дүн болж гадаад улсад эмчлүүлэх хүсэл бага багаар замхарна. Эрдэнэ булган 3 хүүхдийн ээж тул тэднийхэн төлөө эрүүл урт удаан амьдрах. Нөгөө талаас хүүхдүүдийн ирээдүйд хөрөнгө оруулах гэсэн үүрэг даалгаврын өмнө нүүр тулгарна. Өнгөрсөн 2 дугаар сард Эрдэнэ булганы том охин Монгол улсын ерөнхийлөгчийн тэтгэлэгт тэнцэж захиа даалгавран гардан авсан юм. Ирэх хичээлээ гадаад улсад суралцах тул хэрэглээний зардал болгож багагүй мөнгө цуглуулах шаардлагатай. Түүнд байгаа асуудал энэ хүрээ зогссонгүй. Эрүүл байх, хүүхдүүдээ боловсролтой болгох гэх энгийн мэд сонсогдох түүний хүслийг өнөөгийн нийгэм амаргүй даваа болгожээ. 6 сард онцлогдоод 8 сарын 1 гэхэд би ажлаасаа халагдсан. Тэгээд халсан шалтгаан нь болохоор юу яагаад удаан хугацаагаар ингээд нөгөө эмнэлгээр явах юм байна. Тэгэхээр одоо манай компани үйл ажиллагаа одоо ингээд тасалднаа. Хөдөлмөрийн гэрээг цуцлах гол юм шалтгаангүйгээр л одоо ингээд миний эрүүл мэндийн шалтгаанаас болоод л ингээд миний хөдөлмөрийн гэрээг би цуцалчлаа гэж үзсэн. Та одоо ингээд хор тавтартаа гэдэг онцлогдсон ийм хүнд өвчтөй хүнийг яхаараа ингэж халдсан бэ? Манай Монголд ерөөсөө тийм асуудал байж болохгүй шүү дээ гэд. Тэгээд нөгөө эмчлэгч эмч маань тэгээд гарын үсгээ зураад тасгийн эрхлэгч нь гарын үсэг зураад надад энэ бүр тодорхойлт гаргаж өгч байсан байхгүй юу? Хүн хортоо өдрөгийн онцлогдоод ингээ асар том эмчилгээ хүн дэмний ард гараад ингээд үхэл амьдралын төлөө тэмцэж штэ тий. Тэгэхэд байгууллагуудаас нь дэмждэг байгаасаа гэж би бол хувьдаа их боддог. Зарим байгууллагууд дэмжидэггүй. Одоо тэр хүнийг одоо их боогдуулах ч юм уу тий. Ингээд ийм төвхтэй асуудууд их гардаг. Тэгээд би чинь эмчээр нэмэр байгаад байгаа шүү дээ. Уул нь бол тий. Тэгэхээр чинь бид нар нийгмийн тийм асуудалтай хүртэл ингээд тулах хэрэг гардаг байхгүй юу? 89 мянган төгрөгөөр би нийгмийн даатгалаад үлж байгаа юм. Тэнгуү чинь тэр 89 мянган төгрөгийг 3 сараар нь бодоод тэгээд дундчлахаар мэдээж ингээд нөгөө эмчилгээнийхаа зардал битгийл ингээд баг автобусныхаа унааныхаа мөнгөнд хүрэхээргүй тийм хэмжээний мөнгө гарч ирж байгаа байхгүй юу? Лавшруулан судлахад энэ зардал зөвхөн эхлэл болохыг ойлгож гадаад улсад эмчлүүлэх шийдвэрийн түр хойш тавиад байна. Хавдрыг даван туулагч улам баясах, эх орондон эмчилэгдэх боломжгүй болсноор гадаад улсад эмчлүүлэх шийдвэр гаргасан юм. 2024 оны 12 дугаар сард биеийн байдал нь хүндэрч, дараагийн эмчилгээг цаг алдалгүй хийлгэх шаардлагатай байсан тул 2025 оны 1-р сард Солонгос улсыг зорьсон юм. Тэдний хувьд эмчилгээний зардлаас илүү амь нас, эрүүл мэнд, нийт тэргүүний асуудал байлаа. Зориглож хийсэн шийдвэр нь хамгийн зөв алхам болж хэрв нэг цаг л хоцорсон бол тусламж үйлчилгээ авахд оройтох байсан тухай нөхөр мөнгө сайхан нь ярьж байсан юм. Ингээд бүгд наримдах Солонгос улсын Кёнхи их сургуулийн эмнэлэгт очисон даруйда шинжилгээ өгч эмчилгээний зардал 300 сая төгрөг болох урьдчилсан тооцоолыг гаргажээ. Улам баясах өөрийн төрсөн эгчийн хамт 4 дахь сардан Солонгос улсад химийн эмчилгээ хийлгэж байна. Улам баясахын биеийн байдлаас шалтгаалж эмчилгээний зардал өөрчлөгдсөөр 300 саяас дахин нэмэгдэжээ. Хавдар нэвтрүүлгийн баг Солонгос улсад ажиллах хугацаанд бас нэгэн хавдрыг даван туулагчтай уулзсан юм а. Түүнийг Дамчаа базар гэдэг. 2000-ад оны ихэр Ховд аймгаас Солонгос улсын Гванжу хотыг зорж тасралтгүй 17 жил энэ улсад ажиллаж амьдарч байна. Хагалгаанд орохоос эхлээд хавдрын бүх үе шатны эмчилгээг Солонгосын эмнэлэгт хийлгэж байгаа тэрээр эмчилгээний өртөг зардал болон хавдрын эмчилгээ хийлгэхээр Солонгос улсыг зорьсон Монгол иргэд ямар хүндрэл бэрхшээлтэй тулгардаг тухай өөрийн хүсэлтээр бидэнд хуваалцсан ярьлаа. Хавдаад одоо энд одоо 16 7 жил болж байна. 5 цасны төлөөлөл одоо хоол үед эдэн хоолгүй бол дисгигээл байгаагаа аваад идэв шүү дээ. Тэгэж явж байгаад 3 жилийн өмнө нэг хоолоор хоол орохгүй байгаад байж байгаа сүултээ чинь ерөөсө болдгоо маа. Тэгээ үзүүлсэн. Тэгсэн чинь ходоодны хор тавдар гэдэг 4 хамгийн сүүлийнхэн шатанд орсон байсан. Ходоодоо бүтээ авахгүйсэн. Дахиад дээшгээ өсвөлсэн байсан.
улаан олоороо өсгөөлээд улаан олооных нь тэн ахсыг авахгүйсэн. Зөвхөн хаалгаанд 3-400 сая төгрөг гэж бодчихгүй эсвэл эмнэлгийн нэг ор хоног нь 480 мянган нэг бодчихороо заяа. Монгол мөнгөөр сая гаруй төгрөг зөвхөн нэг өдрийнх шүү зөвхөн орон шүү заяа. Хоолн тусдаа им тариан тусдаа ороогүй шүү заяа. 7 хоног гарах зөвхөн эмнэлгийн төлбөр үлгэж үү. За эмнэлгийн төлбөр нь 19 сая вон. Мөнгөд байхгүй бол ерөөсөө шууд эмчилгээ шууд хаадаг гэсэн. Манайхан бас их дутуу думаг ойлгож ирдэм шиг байна бас ингээд харж байгаа. Бас эмчилгээнд ирж байгаа хүмүүс эмнэлгээс гарна байх газар байдаг. Хамгийн аюул байх газар байдаг. Доотлогийн байр хөлс цуух заяа. 6 сараас жилийн гэрээ хийж байдаг байхгүй. Тэгээд тийм байхгүй хүмүүс зөндөө шүү дээ. Бараг гудамд байхгүй юу дээр болоод хурдан буцаж байгаа юм. Иргэн энэ 2024 онд нэгэн дүүргийн эмнэлэгт яаралтай хүргэгдэжээ. Эмнэлгийн тусламж үзүүлж байх үеэрээ эмч нар улаан хоолой мөгөөрсийг нь гэмт хийсэн байна. Үүний улмаас ярах чадвараа алджээ. Уг гэмтлэн Солонгос улсад эмчлүүлэхээр шийдэж, ойр дотны хүмүүсээр дамжуулж Сөүл хотод байрлах 3 дугаар шатлалын эмнэлэгтэй холбогдсон байна. Эмнэлгийн зүгээс эмчлэх боломжтой гэж хэлсэн ч төлбөр зардлыг урьдчилан тооцоолох боломжгүй гэдэг хариу өгчээ. Ингээд 2024 оны 10 дугаар сарын 1-ээс хойш 1 сарын хугацаанд тус эмнэлэгт үйлчлүүлсэн байгаамаа. Төлбөрийн задаргааг харуул 10 дугаар сарын 2-оос 9-ний хооронд нийт 14 сая вон буюу 30 гаруй сая төгрөг зарцуулсан байна. Үүнээс эмчийн үзлэгт 23 сая төгрөг, 2-оос 3 хүний хэдэн эмчилүүлэх өрөөний 3 сая орчим төгрөг гэгчлэн ор хоног, хоол, тарилга, мэдээ алдуул тэгээд 10 нэр төрлийн эмнэлгийн үйлчилгээнд төлбөр төлжээ. Харин 10 дугаар сарын 14-өөс 28-ны хооронд эмчийн үзлэгт 3.5 сая төгрөг, ор хоногт 20 сая төгрөг, тарилгад 7 сая төгрөг, мэдээ алдуулалт 1.6 сая төгрөг, эмчилгээ хагалгаанд 20 сая төгрөг, шинжилгээнд 33 сая төгрөг, нийт 37 сая вон буюу 90 сая төгрөгийг тушаасан байна. Эмчилгээний зардлаас бусад зардлыг тооцвол нийт 200 сая төгрөгийг зарцуулжээ. Энэ бүх цаг хугацаа мөнгө санхүүгийн зориулсны үр дүнд улаан хоолой мөгөөрсөн эмчлүүл чадлагүй гагц хүү гуурс суулгуулад нутаг бодсон байгаамаа. Гадаад улсад эмчлүүлэх гэх 3 хүн үгний цаана өвчин төгөө шүд 100 тэмцэх хар дарсан зүйт мэд шөнүүд хизээч тайлгаруулахгүй мэд сэтгэлийн хөндүүр маргааш гэдэг үгэнд итгэлэн алдаж дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу санагдсан сар жилүүд бий. Тиймээс өвчин бол аялал зугаалга биш юм. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс 2019 онд гадаад улсад эмчлүүлж байгаа Монгол иргэдээс төврийн аргаар судалгаа авахад хамгийн ихтэй 1000 гаруй хоног дунджаар 2 сарыг зарцуулж байгааг тогтоожээ. Тэр дундаа мэс засал хийлгэхэд хамгийн их хугацаа буюу 80 хоног тухайн улсдаа амьдрах шаардлага тулгардаг байна. Хугацаа болон зардал мөнгө амьдрах орчин зэргийг наривчлан тооцоогүйгээс онцлуулаад буцах эсвэл мэс заслын дараа хавсарсан эмчилгээг бүрэн гүйцэд хийлгэж чадахгүй байх тохиолдол олон. Ингэж явсаар хавдрын үе шат ахиж биеийн байдал нь улам хүндэрж ирэх нь цөөнгүй болохыг салбарын төлөөллүүд болон хавдрыг даван туулагчид ярьж байсан юм а. Эмнэлгээ сонгох хэрэгтэй, эмчээ сонгох хэрэгтэй, эрүүл мэндийн тусламжрыг сонгох хэрэгтэй байдаг шигээ зарим тохиолдолд маань яг адилхан эмийн эмчилгээ, яг адилхан эмчилгээ байсаар нь байдал чинь гадагшаага явах бас тохиолдлууд байна. За Турк руу явсны тохиолдлууд бас байна. Одоо тэр маань нэг 30 эдхэн настай залуу байсан л да. Ер нь бол нэлээд өндөр үнэтэй зардал бол гарсан. За эмчилгээнийхээ хугацаанд 3 сард энд байж эргэж ирээд хяналтандаа буцаад эргээд орсон. Эргээд тэр хүн маань үйлчлүүлэгч маань элэгний хорт авдрасыг байн эмчилгээнийхээ хяналтанд ороод явж исэн. За харамсалтай нь явж явах хугацаанд ясанд нь өсөр хийлэл гарч ирээд за тэгэхээр чин элэгний хорт хавдрын дахилтын эмчилгээнээс гадна ясны өсөр хийллийн эмчилгээ дахиад бие даасан хорт хавдрын эмчилгээ хийхээр болж байгаа. Эдгээр эмчилгээнүүд маань ч гэсэн мөн төлбөргүй хийгдэж явж байгаа гэсэн. Солонгос улсад ч юм уу эсвэл Япон улсад урьдчилан сэргийлэх шинжилгээ өгчөөд
оншин тодорчоод манай дээр ирээд таглаханд орж байгаа хүмүүс бол байдаг. Энд онцлогдчиход Америк таглаанд ороод дүнгууд дороо тавьчих байгаа байхгүй. Хавдрын дундуур тайрсан тохиолдол ч байна. За 2023 оны 8 сард цусны замын хорт хавдар илгэн дээр нь онцлогдоод манайх бол эмчилгээний бүх хувилбарыг бол зааж өгөөд эмчнэрийн хурлаар оруулаад хувилбарыг бол зааж өгөхөд үйлчлүүлэгч маань өөрөө Япон улс руу явж элэг тарих мэс засалтад орсон байгаа. За элэг тарих мэслийн дараах хийгдэх дархлаа эмчилгээ маань өөрөө асар үнэтэй эмчилгээ байж байгаа. Нэг хүнээс бараг нэг удаагийнхан эмчилгээний зардал нь нэг ойролцоогоос 40-50 орчим сая төгрөг. Нэг удаагийнх гэдэг маань бид нар ойлгох хэрэгтэй тийм ээ. Химийн эмчилгээгүүд дархлаа эмчилгээ маань 21 хоног тутамдаа нэгээр хийгддэг. Тэгэхэд хамгийн багадаа л энэ хүн 18-аас 12 сар хийх тийм эмчилгээ байгаа байхгүй юу? Тэр эмчилгээний асар их зардлыг тэр хүн дааж чадахгүй учраас Монголдо буцаж ирсэн 24 онд бүтэн жилийн турш тийм ээ дархлаа эмчилгээгээ одоо эрүүл мэндийнхаа даатгалаар хийгдээд одоо хүртэл өвчний ямар нэгэн байдлаар дахилдаггүй биеийн байдал яг одоо хэвийн нэгсэндээ хавдар бол ямар нэгэн байдлаар бол тэр хүний нөлөөлөхгүйгээр ингэж эмчилгээнд ороод явж байгаа гэсэн. Их олон кейсүүд үе зарим нь харамсалтай тэгээ уйлал ярьж байгаа. Тэгээд нөгөө бодит зураг үзүүлэл гомдолтойгэл байдаг ус зөндөөлдөө тэгээд тэр ил гардаггүй. Ингээд ийм болол тэг хэлчихгүй юу да ингээчтэй гэхэд үгүй. Одоо бидний хувьд бол дандаа л нөгөө өнгөрцөн хүний л өнгөрөхөөс өмнө уулзаал ярьж байгаа юмнууд л үлддэг байхгүй юу. Одоо жишээ нь ингээд хоёр өрөө байраа нэг өрөө болгож зараад тэгээ яваад ямар ч үрдэн үзээгүй ирээд нэг удааг өнгөрцөн. Тэгэхээр ингээд ер нь л идэх магадлалгүй боломжгүй хүн байсан тэр. Тэгэхээр нөгөө горилгот хийж яваад байгаа. 2024 онд Солонгос улсад очиж эмчилүүлсэн гадаад иргэдийн тоо 1,170,000-д хүрч хамгийн өндөр үзүүлэлт болжээ. 16 жилийн дараа гадаад өвчтний тоо 5 саяд хүрсэн байна. 2023 онд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаар Солонгос улсыг зориулсан Монгол иргэдийн бодит тоо 20,000 гаруй бол давхардсан тоогоор 70,000-ыг даваад байна. Энэ ирж байгаа иргэн болгон дээр бол мэдээж хяналт тавих мэдээлэл авах боломж бол төдийлөн элчин сайдын яамд бол хомс байгаа. Яагаад гэхээр иргэн болгон өөрсдийн одоо хүсэл сонирхол хэрэгцээ шаардлагаар тухайн эмнэлгүүдтэйгээ холбогдоод ингээд үйлчлэгийг аваа явдаг. За ямар тохиолдолд манай элчин сайдын яамд хандаад байгаа вэ гэхээр төлбөрийн чадвар одоо хомс болсон, төлбөрийн чадваргүй болсон, эсвэл гинт одоо нас орсон, энээсээ болоод даатгалын системд хамрагдаагүй байснаас болоод хүндрэл бэрхшээлүүд бол гарч байгаа. Тэгээд энэ дөр бол элчин сайдын яам манай консул хэлтэс бол одоо тусгайлан тухайн эмнэлгүүдтэй очиж уулзаж одоо хүмүүнлэгийн үүднээс эмчилгээний одоо төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх тал дээр бол тусалцаа аваад явж байгаа. Тусааны нэг эмнэлэгт манай Монгол улсын нэлээд нэр хүнд бүхий бас настай иргэн эхнэрийнхээ хамт одоо мэдсэлд орсон. Тэгээ энэ мэдсэлд ороод тухайн эмнэлгийнхаа төлбөрийг төлөөгүй явсан. Гэтэл нөгөө талд нь нөгөө солонгос иргэн, зуушлагч иргэн нөгөө хоёр иргэнээс маань мөнгөний авсан. Тэгээд би эмнэлэгт чинь мөнгө чи өгчнөө гэж хэлээд өгөөгүй. За ингээд тэр эмнэлгийн байгууллагаас манай консулын газарт хандаж энэ асуудал дээр бол яг бид нар тодорхой хэмжээний өөрсдийнхөө боломжийн хэмжээгээр дэмжлэг үзүүлсэн. Солонгосын газар нутгаар хоёр солонгос иргэний дунд нь нэг монгол иргэн авчруулагдсан байгаа учраас энэ бол ингээд иргэний хэрэг болоод шүүх рүү шилжээд ингээд явж байгаа процесс үл байгаа. Солонгос улсыг зорих эмчилүүлэгчдийн тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн координатор, орчуулагчид энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын тоо өссөөр байна. Тиймээс эмчилүүлэгчдийн сэтгэл ханамж, эмнэлгийн үйлчилгээний чанар, төлбөртэй холбоотой асуудал гарах бүрд эмнэлгийн координатор, орчуулагчид мэдээллийг үнэн зөв хүргэх тухай асуудалч мөн хөндөгдсөөр байгаамаа. Судалгаатай явж байгаа нь ер нь тун бүрхэг. Тэгээ цаанаас мэдээлэл авахдаа нөгөө улсууд нэхгүй ярьдаг юм шиг байгаа юм тэмгчгэд. Солонгос оронд маань нэг аймгийн хэмжээний буюу одоо 50,000 монгол иргэд ойролцоогоор 50,000 монгол иргэд маань одоо ажиллаж амьдарч байгаа. Тэдгээр иргэдээс бас мэдээлэл нэгдүгээрт авдаг. Хоёрдугаарт бас нөгөө эмнэлэг жуулчлал буюу эйженсигээр ингээд дамжуулж бас хүрэлцэн ирдэг. Зарим тохиолдолд бол эмнэлэгтэйгээ шууд холбогдоод ирсэн тохиолдлууд бас байдаг. Эрүүл мэндийн аялал жуулчлалын зарим компаниудын хувьд мэдээлэлгүй байгаа хүмүүст зөвхөн нэг эмнэлгийг сайн гэж тулгах тохиолдол бий. Зарчмын хувьд тухайн үйлчлүүлэгчдэд дор хаяж 2-3 эмнэлэг санал болгох хэрэгтэй. Ингийн тулд координаторуудын тухайд эмнэлгийг сайтар судлаж, шаардлагатай тохиолдолд биечлэн уулзсны үндсэн дээр
эмчлүүлэгчид зөвлөж, судалгаа, мэдээлэлд үндэслэн сонголтоо хийх боломжийг олгож байх нь чухал юм. 치료 기술이 발달해가지고 мэрэгжлийн үнэмлэхтэй одоо координатор орчуулагчид маань байхын зэрэгцээ мэрэгжлийн үнэмлэхгүй ч гэсэн анагаахын сургуульд сурдаг өөрөө одоо хэлний бэлтгэл сураад хэлтэй болсоор нэ эмнэлгийн орчуулга хийдэг хоёртнуудын тоолт мэдээж нэлээд их байдаг. Эмнэлгийн координатор болон орчуулагч гэдэг бол мэдээж маш том хариуцлагатай ажил байх ёстой. Яагаад гэвэл хүний амин асуудал явагдаж байдаг. Мэдээж хүн одоо мөнгө нь илүү гараад, цаг нь илүү гараад зориод ирж байгаа биш. Мөнгөө, цагаа бүх зүйлээ зориулаад үнэхээр амьд байхын тулд амьдрахын тулд мэдээж зорин ирж байгаа. Өвчтний талд ямар онцлогтой байна, юу хүсээд байна, энэ хүн ямар одоо соёлтой байна. Яг эмнэлэгт ирээ зориод ирж байгаа зүйл нь одоо жишээлбэл онцлогооны зорилготой юу, бүрэн эмчилгээ хийх зорилготой байна уу, юу хүсээд байгааг ирж байгааг маш сайн ойлгож авах хэрэгтэй. Мөн нөгөө талаасаа эмнэлгийн ажилтан учраас тухайн эмнэлгийнхээ дотоод бүтэц зохион байгуулалтууд мөн одоо энэ орон нутгуудын одоо тэг хилийн чандаас ирж байгаа хүмүүсийн соёл, цаг хугацаа, визний асуудал, төлбөр мөнгөний асуудлыг бас бодолцож хамгийн одоо тохиромжтой хэлбэрээр өвчтөнгүүдтэй хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх одоо үндсэн зорилготой байдаг. Тухайн өвчтөндөө яг ингээд нөгөө сэтгэлд нь хүртэл орчуулж чаддгүй кейсүүд бас зөндөө байдаг. Тэрнээс шалтгаалаад нөгөө өвчнөө өвчнийхээ талаар бүрэн дүүрэн мэдээлэл авч чадахгүй. Тэгээд ер нь түүнээс үүдээд одоо орчуулагчдаа ч юм уу эсвэл эмнэлэгтэй сэтгэл хангалуун бус байдаг кейс одоо өвчтөнгүүд бас байгаа. Та нар Солонгос эмнэлэгтэй одоо нийлээд бидний хамаг мөнгийг авлаа ч юм уу тийм. Иймэрхүү төлөвлийн одоо үл ойлголцол одоо зүйлүүд мэдээж өвчтөн ихсгээд тэрнийг дагаад бас үл ойлголцолцууд ихснэ тийм. Ийм зүйлүүд бол нэлээд их тохиолдож байсан. Энэ системийг Солонгос улс чинь зохион байгуулад бий болгоод сайн тал нэг байна, муу тал нэг байна. Сайн тал нь бол мэдээж манай иргэд аль авч чадахгүй байсан эмчилгээ үйлчилгээгээ авдаг зам гарцыг нээж өгсөн байна, илүү сурталчилсан байна. Нөгөө талд нь болонгууд үүнийг харж одоо мөнгө олгож харсан зарим нэг хэсэг бүлэг хүмүүс ингэж гарч ирээд ингээд итгэлийг алдах тийм одоо иргэн энэ тал дээр хохироо явж штэ. Тэгэхээр энэ бол одоо ямар хүнээр дамжуулж очсон бэ гэдгээс бас их шалтгаалдаг. Энэ системийн жоохон сөрөг тал гэж хэлж болно. Солонгосын системийг бид нэр өөрчилж чадахгүй штэ. Эмчтэй үзүүлдэг, шинжилгээгээ өгдөг, хариу гардаг, хариу гарсны дараа эмчтэй уулздаг, эмчтэй уулзсны дараа эмчилгээний төлөвлөгөө гараад төлөвлөгөөний дагуу бүх одоо эмчилгээ хийгдгээ гэдгийг одоо хүмүүс маань бас сайн ойлгодог. Монгол шиг шууд өнөөдөр очиод хэвтэнгүүд хагалгаагаа хийлгэждэг ч юм уу. Тиймэрхүү төрлийн хүмүүсдэг. Одоо манайхан чинь болохоор суур өвчин, хавсарсан суур өвчнөд байгааддаг байхгүй. Тэгээд тэр хүнийг үндсэн хавдрын эмчилгээсээ өмнө тэр суур өвчнийг бас хамт эмчлэх ёстой ч гэдэг юм. Тэгэхээр нөгөө боцноос зардал гарах, илүү гарах магадлал өндөртэй. Тэр нөгөө хүмүүс ч одоо ганцхан хэмнээ хавдар гэж бодож очиж байгаа боловч ингээд суур өвчнөд бас байдаг байхгүй. Зүү сувгаараа дамжиж наашаага ирэх нь бас нэг бодлын бас цаг хугацаа эдийн засгаач гэсэндээ бас хэмж байгаа болов уу гэж харж байна. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2019 оны судалгаагаар зайлшгүй шаардлагаар гадаад улсад нийт 21636 иргэн эмчилүүлжээ. Зөвхөн эмчилгээний зарлыг тооцоход 69 сая орчим Америк доллар буюу одоогийн валютын ханшаар нийт 240 гаруй тэрбум төгрөг болсон бол бусад зарлыг хавсрах гадаа нийт 400 орчим тэрбум төгрөг гадагшуулжээ. Эрүүл мэндийн яам Монгол банк хамтран гадаад улсад эмчилүүлсэн Монгол иргэдийн зардлын судалгааг мөн хийсэн байна. Ингэхдээ 2018-аас 2020 онд гадаад улсад эмчилүүлсэн 421 иргэнийг хамруулжээ. Эмчилгээний зардлын валютын бүтцийг харвал вон 44%, доллар 27%, юан 12%, рупи 5%, лир 2%-ийг эзэлсэн байна. Нэг иргэн мэс заслын төлбөрт дунджаар 36,000 орчим Америк доллар буюу тухайн үеийн валютын ханшаар 100 орчим сая төгрөг зарцуулсан байнамаа. Харин эмчилгээ сувилгаанд 17 сая төгрөг, давтан эмчилгээ 7 сая төгрөг, үзлэг онцлогоонд мөн 2700 Америк доллар буюу 7 сая гаруй төгрөг зарцуулжээ. Хавдар нэвтрүүлгийн 2 дахь дугаарт гадаад улсыг зорих иргэдийн эмчилгээний зардал тухайн улсад очихоос өмнөх төсөөллөөс хэд дахин их нэмэгддэг тухай бодит жишээ баримтаар харууллаа. Амьдралынхаа туршид хөдөлмөрлөж бүтээсэн бүх хөрөнгөө золиослон гадаад улсыг зорих шалтгаан эмч нарын ур чадварт байна уу? Эсвэл эмнэлгийн орчин нөхцөл гологдож байна уу? Нөгөө талаасаа очир тараалал эмчилгээний хүртээмж нөлөөлж байна уу? Гадны орны эмчилгээг зорж байгаа голлох шалтгааныг хавдар нэвтрүүлгийн дараагийн дугаарт харьцуулж дүгнэх болно.